Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг 2026 оны 4 дугаар сарын 2-ны өдөр Улсын хурлд ирүүлсэнийг эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасны дагуу 2026 оны 4-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Улсын хурлын итгэмжлсэн төлөөлөгч, Улсын хурлын гишүүн Батнайрамдал, Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийн агуулгыг танилцуулсан болно. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хэлцэх үед Улсын хурлын гишүүн Бадам Сүрэн үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлт цэцгийн дүгнэлтийн хүрээ хязгаарын талаар болон Монголын нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг босронгуй болгох талаар асуулт асуулж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн инх цэцэг мэргэжлийн холбоод хит олширч зарим нь хувь хүний хяналтанд орсноор гишүүдийн эрх ашгийг хамгаалахгүй байх, санхүүгийн зөрчилтэй үйл ажиллагаа явуулах зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа тул салбарын эрх зүйн орчныг иж бүрэн шинжлэх замаар мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа болон санхүүгийн ил тод байдлыг цэгцлэн сайжруулах зайлшгүй шаардлагатай талаар Улсын хурлын гишүүн Ир Сэддорж мэргэжлийн болон спортын холбоод олноор давхарцсан байдлаар байгуулагдаж хоорондын зөрчил маргаан нэмэгдэж байгаа тул мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг зохистойгоор цэгцлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар үг хэлсэн болно. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлийн 84-ийн 2-ын 2 дахь заалтын дагуу Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулахад мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хөргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дахь хэсэгт 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүх 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэгт 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газар гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалтад шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй 47 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцгүй шүүх хэрэгжүүлнэ. 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 5 дахь заалтад хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх гэснийг зөрчсөн байна гэж Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаар эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ир Сэддорж.